Түрээсийн скутер, мопед, цахилгаан дугуй хэрэглээ өсөхийн хэрээр явган зорчигч мөргүүлэх ославаар гарах тохиолдол нэмэгдсээр байна. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд энэ төрлийн тээврийн хэрэгслээс шалтгаалan 2800 орчим осол бүртгэгджээ. Тиймээс улсын их хурлаар хилцэж байгаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн гол заалт нь цахилгаан скутер болон бусад 2 дугуйт цахилгаан тээврийн хэрэгслийн зохицуулт руу чиглэж байгаа юм а. За хуулийн төслийн зарим зүйл заалтаас дэлгэцэнд харуулъя. Нийслэлд өдөрт дунджаар 37 мянган иргэн скутер, мопед, цахилгаан дугуй ашиглан замын хөдөлгөөнд оролцож байна. Энэ нь өнгөрсөн оноос 2 дахин өссөн үзүүлэлт юм. Иймд скутер, мопед зэрэг 2 дугуйт цахилгаан тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд хамруулах юм байна. За ингэснээр осол зөрчил гаргасан тохиолдолд эзэмшигчийг тогтоож хариуцлага тооцох боломжтой болж байна. Түүнчлэн скутерыг зөвхөн 16 нас хүрсэн иргэн жолоодох бөгөөд хэрэв насны хязгаарыг зөрчсөн тохиолдолд эцэг их болон асран хамгаалагч холбогдох этгээдэд хариуцлага тооцох юм байна. Цахилгаан скутерийн дээд хурд 25 км цаг байна. За үүнээс өндөр хүчин чадалтай хэрэгсэлд өөр төрлийн буюу 2 дугуйт тээврийн хэрэгслийн ангилалд тооцсон зохих хариуцлагыг хүлээлгэх нэ. Мөн 2 дугуйт цахилгаан тээврийн хэрэгслээр дугуйн зам эсвэл автозамын баруун захын игнэгээр зорчгоор хуульчилж байгаа юм байна. Харин тус замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх нэ. Сүүлийн жилүүдэд цахилгаан скутер, мопед, цахилгаан дугуй хэрэглээ эрс нэмэгдсэн нь шинэ төрлийн тээврийн хэрэгслийн зохицуултыг хуульчлах шаардлагыг бий болгоод байгаа юм а. Тээврийн цагдаагийн албаны мэдээллээр өдөрт нийслэлийн хүн амын 2.5% нь скутер, мопед, цахилгаан дугуй ашиглан замын хөдөлгөөнд оролцож байгаа юм. Гэвч хэрэглээ нэмэгдэхийн хэрээр осол гэмтлийн тоож огцон өсжээ. Тухайлбал 2 дугуйт цахилгаан тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтлийн тохиолдол 2022 онд 50 байсан бол 2025 онд 2792 болж 4 жилийн дотор 55 дахин өссөн үзүүлэлт гарсан байна. Харин энэ оны 4-р сарын 10-наас 19-ны хооронд буюу ердөө 10 хоногийн хугацаанд л гэхэд энэ төрлийн тээврийн хэрэгслээс шалтгаалan 102 осол гэмтэл бүртгэгдсэний 42% нь 18 хүртэлх насны хүүхэд байжээ. Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд цахилгаан скутерыг мопедтэй адилтгай ангилж, ундаг дугуйн зам болон автозамын баруун захын хэсгээр зорчуулах, бүртгэлтэй олгох, хэрэглэгчийн хариуцлагыг тодорхой болгох зохицуултыг тусгасан байна. Ундаг дугуй унсан ч бай, мопед унсан ч бай, скутер унсан ч бай, явгууны замаар бол төрж явна. Харин дугуйн зам, дугуй игнэгээр яваад хэрэг болохгүй бол баруун хөвгөөр явна. Мөн хамгаалах хэрэгслүүдийг заавал унах ёстой. Мөн заавал тогтоосон байршилд парклах буюу зогсоолт байршуулах ёстой. Хэрэг эдгээрийг хийхгүй бол нөгөө зөрчлийн хуулиараа торгуул аваа явдаг. Ийм зохицуулт руугаа л орж байгаа гэсэн үг. Суран болохоор мотоциклтай адилхан буюу тэр нь илүү хурдтай учраас зөвхөн нөгөө ангиллаар зөвхөн автозамаар зорчихно гэсэн үг. Суран бол дугуйн замаар зорчих хэрэг байхгүй гэсэн үг. Энэ явган зорчигч замын хөдөлгөөний явган хүний замаар явхад бол скутертэй хүнтэй мөргөлдөхөд бол 10 км/цагийн хурдтай скутертэй мөргөлдөхөд бол нөгөө 10 настай хүүхдийн өвхөлт өрөх магадлал бол 85% байна гэж үздэг байхгүй юу? Тэгэхээр энэ хуулийн төсөлтөөр бол ерөөсөө скутерийг зорчих хэсгээр явуулна. Явган хүний замаар явуулахгүй гэдэг ийм хуулийн төсөл байна. Гэвч өдөр бүр 37 мянган орчим иргэн ашиглаж байгаа тээврийн хэрэгслийг хатуу зохицуулахын өмнө зориултын зам дэд бүтцээ шийдэх ёстой гэсэн байр суурийг зарим улсын их хурлын гишүүд хэлж байна. Учир нь дугуй скутерийн зам хангалтгүй нөхцөлд хэрэглэгчдийг автозам руу чиглүүлэх нь аюулгүй байдлын шинэ эрсдэл үүсгэж болзошгүй гэж үзжээ. Одоо энэ ингээд цахилгаан скутер гарч ирээд 40 жил 2-3 жил болоход хот болон засгийн газраас төсвийг батлаад энэ дугуйн замаа дугуйтай зорчигдчих гэсэн маш их аваар осол хийж байгаа байхгүй. Тэгэхээр яалтч байхгүй бид нар хүндээ ээлтэй хот болгохын тулд дугуйн зам, явган хүний замыг бол зайлшгүй засаж янзалж стандартыг хангуулах ёстой. Өнөөдөр автозамууд энэ стандартыг хангахгүй байгаагаас болоод энэ гэмтэл ослууд ч болоод байгаа байхгүй юу? Зориултын зам байхгүй бол автозамын хажуу хөвөөгөр явна гэж байна. Өнөөдөр манай энэ гол гудамжнууд Улаанбаатарын замыг чи хажуу хөвөөгөр тийм скутер явах, мопед явах зам байхгүй байгаа шүү дээ. Ер нь энэ хуулийн төсөл батлагдтал миний харж байгаагаар насны хязгаар нь дээшилж जैन, дахиад замын стандартууд тавьж जैन, явган гарцаар уунж гарчих болохгүй гэж जैन, хурдны хязгаарыг нь доошлуулж जैन. Ингэхтэйгэн зэрэг чинь нэн үгүй хэлэхэд бараг нэг скутер битий уншихуул, хориглож байгаа шахуул ийм зүйл болчихж байгаа юм биш үү? Замын бүтэц мөө? Нийслэл хот угаасаа төлөвлөлт мөө? Явган хүний зам өнөөдөр ямар одоо хэцүү байдалтай байдгүй? Энийг дагсан одоо энэ суран скутерийн хэрэглээ нэмэгдээд
цаашид бүр хэдэн мянгаараа ингээд нэмэгдэх ийм хандлагатай болсон. Энэнийг засварлах, энэ замын асуудлыг шийдэх, төсвийг батлах, энэ замтай болгох асуудлыг одоо хууль батлагдсан цагаас эхлүүлэн нэхэд шаардаж ажиллах болно гэдгийг бас энд хэлхийг хүсэж байна. Иймд улсын хурлаар хилцэж буй замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь зөвхөн скутерийг хязгаарлах тухай биш, харин сүүлийн жилүүдэд хурдцтай нэмэгдсэн хэрэглээг дүрм журм хариуцлага, дэд бүтцтэй нь уялдуулан зохицуулах эхний том алхам болж байгаа юм а. Гэвч хууль батлагдсанаар асуудал шийдэгдэхгүй бөгөөд 37 мянган хэрэглэгчийн аюулгүй зорчих орчныг хэрхэн бүрдүүлэх нь дараагийн сорилт хэвээр үлдэж байна. Тэгвэл тус хууль батлагдсны дараа дугуй скутерийн зориултын замыг нэмэгдүүлэх, бүртгэлийн тогтолцоог бий болгох, хэрэглэгчийн хариуцлагыг сайжруулах зэрэг асуудал хэрхэн шийдэгдэх замаар хуулийн бодит үр дүнг тодорхойлох боломжтой юм а.